тухайн хүний хөдөлмөрсөн өмч нь ямар ч үнэгүй болцсон. Зөвхөн тэр орон нутгийн тэр машиныг зар дуусгаж тэрэндээ ерөөсөө л одоо тийм ээ нэгэсэндээ дуусна гэсэн үг байхгүй. Бид нар ч ардчилсан улсад амьдраад байгаа мөртлөө өмнөд социализмын нийгэмд орчиж байгаа байхгүй. Хүний өмчлөх эрхэнд ноцтой алдаж байна л гэж үзэж байгаа. Тэ. Ажилгүйдлийн төвшөнд л орж байгаа байхгүй. Тэгээ энэ шийдвэрээ нэг эргэж нэг хараач энэ ард иргэд чи хэцүү байж тээ л гэж. 8-наас хойш гэж өдөр 15 gün 7 хоног 7 хоногийн хугацаанд ихэд өдрөөр тэр дугаарыг хүн авах гэсэн хүмүүсийн эрэлт амар нэмж залгаад за дугаар байна дугаар хэрэгтэй байна. Нөгөө нэг энэ машин сонирм биш. Дугаар машин чинь дугаарлцсан уу дугаарлаагүй юу? За дугаарлцсан машин байвал аавъя. Нөгөө нэг хүмүүс авсаар байгаа нь дугаарлцсан машинууд нь дууссан. Манай Монгол улсын иргэдийн хамгийн түрүүний өмчүүлээс хамгийн хурдан борлогддог тийм ээ зах зээлд нийлүүлэлт байдаг л машин байхгүй юу? Бангийн эргэлтэнд ордог. За мөнгө дээр гарлаа машин зарлаа. За дахиад машин худалдаж авлаа. Энэ процесс мод байхгүй болж байгаа байхгүй юу? Бид нар ч ардчилсан улсад амьдраад байгаа мөртлөө өмнөд социализмын нийгэмд орчиж байгаа байхгүй. Одоо автомашин импортлогч оруулж ирж байгаа бүх ченжнэр ерөнхийдөө нэг талдаа гарцсан. Ганц ченжнэр гэхгүй шүү дээ. Ер нь бол ард иргэдийн хувьд ч гэсэн үнэхээр асуудалтай одоо хууль батлагдах шахлаа. Гэхдээ өнөөдөр яг дөнгөж сая бол энэ одоо захин орчин тарж байгаа мэдээлэл нь бол Алтан гэрэл хууль зүйн амны сайд Улаанбаатар хотын дарга Нямбатарт одоо энэ дугаарын одоо олголтыг зогсоох шийдвэрийг цуцлуулах одоо хүсэлтийг шаардлагыг тавьж байна гэдэг чинь одоо яаж шийдвэр гарах юм бэ? Энэ ард иргэдийнхээ халаасанд орж байгаа л асуудал төрийн Улаанбаатар хотын иргэдийн хувьд тий. Одоо дурын 18 нас хүрсэн хүүхэд том болоод машин авъя гэж авъя гэхэр чинь 50-60 сая төгрөгийн машин мэдээж авч чадахгүй шүү дээ. Улаанбаатар хотыг түгжрлийн бууруулна гэж автомашин улсын дугаарыг хориглох биш замын чөлөөтэй болох хэрэгтэй. Тийм нөхцөл байдлыг нь бид нар өөрсдөө сайжруулах ёстой л доо энэ төр засгийнхан тий. Улаанбаатар хотоор дугаар олохгүй гэдэг л үндсэн үйл өөрөөр зөрчиж байгаа л гэж би бол харж байгаа. Тэгээд нэгт нөгөө үндсэн үйлээс чинь хоёрт нөгөө нэг ялгаруулан гадуурх юм л харагдаад байгаа шүү дээ. Миний хувьд бол 2015 оноос хойш машин унах гэхээр дундаж орлоготой иргэд минь яг үлээ. Дундаж орлоготой иргэд маань болохоор тэр үнэтэй нөгөө Ланд 300 үнэтэй машинуудыг л авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө иргэдийг бол одоо ялгаруулан гадрах, баян хосны ялгаа гарах. Би бол тэгж л харж байгаа. Тэгээд одоо л энэ улсын дугаарын бизнес гэдэг юм ч юм бол хөгжчихлээ шүү дээ. Хамгийн багадаа 500 мянгаас эхэлж байна гэж байна. Тэгтээ бол яг бодит амьдрал дээр худалдаж авсан юм бол одоохондоо байхгүй л байна. Тэгээ сая 500-аас 5 сая хооронд галтай машин дээр дугаа зурж өгч байгаа. Энэ бас нэг нуглаа гарч ирж байгаа болов гэж би харж байгаа. Тэгээ бас нэг бизнес эрхлэгчдийг дэмжихгүй дандаа бизнес эрхлэгчд рүү их кармаараа өнгөждөг улс гэж юу ахад тий. Энэ шийдвэрийг бас эргэж нэг хараад бас хугацаа заагаад биднээс тус боломжуулах болов гэж харж байгаа. Хотын дарга Нямбатрын гаргасан импортын автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд 7 хоног байна. Дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш автомашины улсын дугаар үнд хүрч олдохгүй болсноос гадна даахүрээ зах дээрх автомашины борлуулалт 70% өөрчээ. Тэгвэл хотын даргын энэхүү шийдвэр нь Монгол улсын үндсэн хуульд заасан иргэдэг хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа юм. Мөн цаашид импортын автомашинд улсын дугаар олгохдоо олон төрлийн шалгуур шаардлага тавьж өгөөд иргэдийг хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуурхаж байгаа явдал гэж иргэд үзэж байна. Одоо буруу үрэлтэй хөгшин онтой машиныг эсэргүүцэж байгаа бол бүр 2-3 жилийн өмнөөс эртхэн одоо юу гэдгийг те захирамжаа гаргаад тэгээд одоо жишээ нь өнөөдөр захирамж гарсан бол өнөөдрөөс хойш загсан машинуудыг дугаар олгохгүй эсвэл тэр импортын татврын нэмдэг ч юм уу тиймэрхүү захирамжуудаа гаргаад тэр оноо хүртэл маш нарийн зааж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгвэл одоо хэдэн 10 мянгаараа машин загсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээ бүгд хохироод үлдчихэж нэгт. За нэгт хоёрт ерөөсө нийтийн тээвэр гэдэг зүйлийг шийдээгүй ч ерөөс ийм одоо ард иргэд нийтийн төвөр авахгүй болохоор унаагаар л явж байгаа шүү дээ. Машин өөрсдийн гэсэн уян унаагаар л явж байна. Тэгэхэд өөрсдийн 5 сая төгрөгч машин авч чадахгүй ард иргэд зөндөө байна шүү дээ. Цалин үлс хийдэ байлээ. Тэгэнгүүт ингээд дугаарыг хоригдчихгоод энэ хүмүүс чинь машин авч чадахгүй болж байна. Ингээ одоо манай Монголын өвөл хэр хүүтэн билээ. Ерөөсөө хүүтэнд чинь алхна гэдэг маш чанга шүү дээ. Тэгэнгүүт
амар хэцүү болж байгаа байхгүй. Ингээд одоо орон нутгаас маш олон ингээд бас л Улаанбаатарын дугаар олохгүй. Одоо бүр ямар ч дугаар байхгүй байгаа шүү дээ. Дугаар байхгүй юм чинь хүмүүс дугаар авч чадахгүй байна. Тийм. Тэгэхээр энэ бодлогоо, энэ одоо захирамжаа бас хэрэгж хараач гэж хүсэж байна. Тэр яг бас нэг ард иргэдэд бодоогүй шийдвэр гарцсан юм шиг санагдаад байгаа л да. Яг өнөөдөр бол би нэг changes хамт дугаарыг хамт машинтай хамт авч байгаа. Ерөнхийдөө бол энэ буруу шийдвэр л гэж бодож байна. Дугаарын үнийн өргөдөл энийг дагаад амар нэмэгдэж байгаа шүү дээ. Улаанбаатар тийм нэмэртэй дугаар. Тий. Доотлын дугаар л 450% эхэлж байгаа шүү дээ. Тий. Авах дэр нь хүндрэлтэй л байгаа юм шүү дээ. Яг өнөөдөр яг надаас таараад нэг дугаар шууд машинтайгаа хамт авцгаа гэх Хэвлэлтийн л үйлдвэрлэлтэй. Тэгээ энэ дээрс гарч байгаа өдөр 100 бүртгэл хийхэд нэг 100 бүртгэлийн 50 дугаар гардаг ч юм уу. Одоо тэрийг ингээл 10 үйлдвэр байгаа 10 үйлдвэр хувагаал ингээл хийдэж дээ 1 2 3 4 өчтэй. Тэгж л хийж байгаа. Нэгдүгээрт бол ямар ч гэсэн очер дугаар бол ямар ч очер дугаарг болчихно. Тэгээд яг авах захиалж авах дугаарг болохоор өөр газруудаас ингээ хувийн гар дээрээс хүмүүс дугаар асууж байна. Тэгээд тэр дугааруудын ханшныг үл нэг сая 500 долларын ханштай. Тэгээд одоо энэ очер дугаар муугаар 4-7 хоногт л очер дандаа л очерын талаар ярьдсан шүү дээ. Одоо ерөөсөө дугаар олголтгүй болчихж байгаа байхгүй. Дугаар авч чадахгүй болохоор хүмүүс ингээл машина банкусаар авлаа гэхдээ банкус дээр ямар ч юу болчихдог. Дугаар авах боломжгүй болчихдог. Тэгээ энэ хүмүүстэйгээ л яг ингээд шийдвэрээ ингээд танилцуулаад явах бол энэ дээрээс бид хэд бол ингээл нэгдүгээр компани орлогогүй болж ингээл ардаас нь ингээл ажилгүйдлийн төвшөнд л орж байгаа байхгүй. Тэгээ энэ шийдвэрээ нэг эргэж нэг хараач ард иргэд чи хэцүү байж тээ л гэж.